Орой минь төргийн мэдээлэлтэй байгаар оройн дээр бэлтгэн хүргэдэг Graph News эхэлж байна. Өнөөдрийн онцлог сэдв бол утаа. За олон жилийн дунджаас гэдэг шиг жилийн жил өдийд буюу яг өвлийн ихэнх сарын энэ үед агарын температур бол хасах руу орж цас мөсөндөө дарагдаад нэлийн хүйтэн байдаг жишгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Гэсэн хэдий боловч энэ жилийн тухайд бол агарын температур одоо нэмэх градустай хിവэрээ дээрэс нь нэлийн дулаан байна. Гэсэн хэдий боловч бидний ичнээ танил утаа байсаар байна. Бүр илүүч байна эсвэл мэдэрч гин гэж хэлж болох байх. За тэгэхээр манай утаа судлаач бүхний дарга номин маань яг одоогийн нөхцөл байдлын талаар бидэнд танилцуулнаа. За тэгэхээр би яг нэг агаар цагийн мэн гэдэг шүү дээ. Агарын чанар шалгадаг Улаанбаатар хотод 10 гаруй тийм агарын чанар шалгадаг станцууд байдаг. Тэрнээс нэг цаг тутамд агарын чанарын индексийг мэдээллийг аваад оруулдаг тийм сайт байдаг. Тэгээд энэ агаар цагийн мэний хувьд гэх юм бол 7 хоногор яг 7 хоногийн хугацаанд яг Улаанбаатар хотын агарын чанар ямар хөө байв вэ гэдгийг харьцуулж гаргад юм лээ. За тэгээд одоо өнгөрсөн 7 хоногийн гэсэн үг шүү дээ. 2024 оны 11 сарын 4-өөс 10-ны өдрийн буюу 7 хоногийн хугацааны одоо энэ агарын чанарын мэдээг өнгөрсөн 2023 оны яг энэ үетэй харьцуулж одоо судалсан байсан. За тэгсэн чинь 23 оны 11 сарын яг тэр эхний 7 хоногт бол хасах 14 градусын хүйтэн. Тэгэхэд өнгөрсөн 7 хоногт болохоор дунджаар хасах 2 градусын хүйтэнтэй байсан. Тэгэхээр харьцангуй өнгөрсөн жилийнхийг бодоход одоо дундаж одоо температур маань 12 градусаар бага буюу харьцангуй дулаан байгаад байгаа. Тэгсэн ирнээсээ дулаан байгаа боловч агарын одоо чанарын нөгөө нэг гол агаар бохирдуулагч гол 5 одоо бодисны агуулмж маань өнгөрсөн жилийнхаас их гарсан байна. За тэгээд дээрэс нь ер нь бол PM 2.5 PM10 гээд тоосон зургууд маань Улаанбаатар хотод нэлээдээ ер нь бол их байна гэдгийг яг тэр судалгаанаас ер нь бол харсан байгаа. За тэгээд ингээл PM 2.5 PM10 гэж амар яриа л байдаг шүү дээ. Тэгээд яг юу гэдгийг мэддэггүй тийм. Саяны нэг үзүүлэлтийн төлөвлөнийг тиймэрхүү юм сонсч ирсэн юм байна. За утаа буюу агарын бохирдлыг үүсгэдэг яг гол 5 одоо химийн бодис байдаг. Эхнийх нь бол саяны эдгээр PM 2.5, PM10 гэдэг энэ хоёр байгаа. Энэ нь болохоор PM 2.5 нь болохоор илүү тийм нарийн ширхэгтэй юм тоосон зур гэж үзэж байгаа. Тэгээ PM10 ч гэсэн ер нь бол тоосон зур гэхдээ нөгөө нарийныг бодоход арай жоохон том гэх юм уу одоо тэгж тайлбарлая тий. За эндээс гадна нүүрс төрөгчийн дутуу эсэл гэдэг CO гэдэг юу байдаг. Ямар ч өнгөгүй, өнөргүй юм хий байгаа. Тэгээд яг энэ төршин дэх нүүрс төрөгч нь бүрэн шатаагүй үед ер нь бол үүсдэг. Тэгээд энэ хүний биед ер нь яг ямар сөрөг нөлөөтэй юм бэ гэхээр хүчил төрөгчийн хэмжээг багасгадаг. Энэ маань хүний бие дотор байгаа. Тэгээд ер нь бол энэ зүрх судасны өвчтэй дээрээс нь одоо нэг жоохон биеийн хүчний ажил хийдэг хүмүүс бол яг энэ одоо химийн элементэд хордох одоо өртөх магадлал илүү өндөр байдаг юм байна. Тэгээ нөгөө нэг амьсгалын замын өвчин, зүрх судасны өвчин бас юм сэтрэдэг ийм одоо химийн одоо элемент байгаа юм байна. Сүүлийн үед нөгөө нэг залуучуудын дунд нөгөө даралт ихсэх гэсэн иймэрхүү одоо шинж тэмдгүүд нэлээд илрээд байна гэсэн тэгвэл бас яг энэ утаатай холбоотой гэж байна тийм. Зүрхний титэм судасны одоо өвчлөл, цус багталтын энэ төрд бол ингээд нөлөөлж байна гэсэн үг. За SO2 гэдэг байгаа. Энэ болохоор хөхрийн давхар эсэл гэдэг байгаа. Бас л ерөнхийдөө бол яг ийм зүрх судасны өвчтэй, уушгины архаг өвчтэй хүмүүст илүү их зонхилж одоо нөлөөлдөг, өртдөг гэх юм уу. За дараагийнх нь болохоор NO2 буюу азотын давхар эсэл байгаа. Бас ер нь бол зүрх судас уушгины өвчтэй. Тэгэхээр ер нь бол утаа мен тэр чигээрээ ер нь бол зүрх судасны өвчтэй, уушгины архаг өвчтэй, дээрэс нь өндөр настан болон бага насны хүүхдүүдэд илүү одоо хор хөнөөлтэй, илүү их тэр хүмүүс маань илүү өртөх одоо хандлагатай байт юм байна. За тэгээ хамгийн сүүлийнх нь бол озон байгаа. Озоны давхарга гэж нэг цоорлоо морлоо гэлээд шүү дээ. Озон нь яг нөгөө нэг атмосфер дээр яг хаана байгаасаа хамаарч яг хүнд сайнаар нөлөөлөх үү, муугаар нөлөөлөх үү гэдгийг нэг юм л да. Яг муугаар нөлөөлөх нь бол одоо яг бидний эргэн тойронд байгаа буюу одоо агаардаг озон гадар орчинд байгаа юу озон бол хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Харин яг нөгөө нэг агарын дээд давхаргад оршдог озон бол нарны хэдийн ганц уянаас хүмүүсийг хамгаалаад ч юм уу тэрүүгээрээ
давуу талтай. Яг бидний эргэн тойрон байгаа газар дээр байгаа озон бол маш муугаар нөлөөлдөг байгаа. Озон бас нөгөө нэг амьсгалын замын юм савд бүр хөвчийн зочроогоод уушигны үйл ажиллагааг доголдуулаад хоолоо хорсох, цээж хорсох нэг өвдөлтүүд байдаг шүү дээ. Энэ бол ер нь бол озоноос болж байгаа ийм одоо шинж тэмдгүүд байгаа. Тэгээд ер нь бол одоо гэрийн тэжээвэр амтан урамлын тоос хачигт харшилтай хүмүүс озонд илүү их хүртэмтгий байдаг гэж үздэг байлаа. Тэгэхээр ер нь л баг нийтээрээ шахуу ер нь бол энэ агаар бохирдуулагчийн 5% нь бол хордож байгаа, нөлөөлж байгаа, өртөж байгаа гэсэн. Тэгээд үүсгэгч нь юу ах вэ? Одоо нүүрс ч гэдэг юм уу тийм. Тийм, ер нь бол одоо жишээ нь сая нөгөө юуны давхар эсвэл бол хүчил төрөгчийн давхар эсвэл бол яг нүүрс дутуу шатснаас болж одоо үүсдэг нэг тиймэрдүү одоо өөр байдлаар гарч иж байгаа. Тэгээ тоосон зөр бол угаасаа одоо PM2.5, PM10 бол бүр хамгийн өндөр байгаа нь одоо Монгол дахь тэр агаар цагийн минээс гадна IQ Air гэдэг нэг дэлхийн одоо бусад хотуудын юуг хардаг утаа агаарын бохирдлыг яг цаг, минут, секундээр нь гаргаж ирдэг одоо тэр системээс харахад бол Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт 94 одоо 50-аас 100-ийн хооронд байх юм бол хэвийн гэсэн ангилал 0-аас 50-ийн хооронд байх юм бол одоо эрүүл гэлөө хоргооч хилөө нэг тийм баг байх хэрэгтэй тийм баг байх хэрэгтэй. Тэгсэн чинь манайх болохоор 0-аас 50 байх юм бол цэвэр 50-аас 100-ийн хооронд байх юм бол хэвийн гэсэн ангилалтай. Тэгээ манайх яг 94-т байгаа хгүй одоо өнөөдрийн байдлаар яг 1 сар 2 сар яг эд галлааны үеэр бол яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Тэгээд энэ 94-т байгаа нь болохоор хамгийн их агаарын бохирдолтой хотуудаас 28-д ч ихсэж байгаа Улаанбаатар хот. Саяны тэр нөгөө нэг PM2.5, PM10 тоосон зур Улаанбаатар хотод их байна гэдэг чинь штэ. Энийг яг тэр IQ Air дээр бас ингээ батлаад гаргаад ирсэн байсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас яг энэ тоосон зургийн одоо ийм байх ёстой зохих хэмжээ стандартыг ингээд гаргасан байдаг. Гэтэл манай Монгол улс Улаанбаатар хот маань тэр дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосон хэмжээнээс 6.4 дахин их тоосон зуртай байна гэж ер нь бол 6.5 гэдэг чинь бас ноцтой сонсож шүү. 4 дахин тийм. Харин тийм. Одоо ингэж байгаа байхгүй би анзаархад ингэж өглөө ажилдаа явж байхад ингэж машин замын ингэж шороог шүрдээд байгаа байхгүй тоосыг нь. Тэгээд хаашаа шүрдэж байгаа гэсэн чи явган зам руу шүрдээд байгаа. Тэгэнгүүт чинь яг бидний одоо явган хүний алхах замыг тэгж одоо шороотой болгож шүү дээ. Тэнгүүд тэр чинь буцаахад нөгөө шүүхтгэлээр ингээд тоос нь бужигнаад нөгөө шороо чинь ерөөсөө арилж тийм ямар ч асуудлаа шийдэгдэхгүй зүгээр ингээд нэг асуудлыг нөгөө тийш нэгээ зөөгөөд байгаа л харагдаад байгаа. Тэгээ тэр бол айгүй хэвийн би санагдсан чинь зөвл юм байна л да. Яг чивэд хоёр одоо хамрын шинжилгээгээр бус бүр ингээд дэлхийн судалгааны байгууллагаас ингэж тогтоож гаргасан юм. Тэгээд яг сая тэр нэг авто зам руу биш явган хүний зам руу шүрддэг гэлээ штэ. Нүрс төрөгчийн дутуу эсвэл хамгийн их хэмжээгээр ялгаруулдаг одоо тэр их үүсвэр нь болохоор авто зам. Тэгэхээр ер нь бол одоо яг энэ хамгийн их өртөмтгий гээд байгаа, эмзэг гээд байгаа, тэгээ нэг ахмад настан хүүхдүүд ч юм уу те ийм хүмүүс маань ер нь бол автозамаас хоол явах хэрэгтэй гэж зөвлөд юм байна л да. Гэтэ ер нь бол боломжгүй шүү дээ. Манай хотод бол бүр ямар ч зам бараг байхгүй байгаа хөө явах ч замгүй л байгаа л да. За тэгээд утааны одоо талаар яг өнгөрсөн хугацаанд юу хийсэн бэ гэдээ бас судлаад үзсэн. Би яг энэ гол үйл явдлуудын ер нь бол таймлаа төрчихье гэж бодлоо. Энэ соёлын нэг онцлог сэдвэр яг ингэ ярьж ирсэн гэж энэ тий яриад. 2011 онд ерөнхийлөгчийн санаачлагаар агаарын бохирлыг бууруулах үндэсний хорог байгуулад утаагүй одоо 100-ыг тарааж эхлүүлжсэн юм. Бүр 11 онд. За тэгээд 16 оны 12 сарын 26-нд нөгөө нэг утааны эсрэг ээж аауд гэдэг штеп. Тэд нар чинь хамгийн анхныхаа чагсаалыг хийсэн. Тэр тэгтээ нэг тийм амар яг массыг хамарч чадаагүй нэг 2 цаг талбай дээр чагсаал тарсан байгаа байхгүй. За тэгээд 2017 оны 1 сарын 10-нд үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс за энэ агаар орчны бохирдол бол гамшигын түвшинд хүрсэн байна гэдгийг өөрсдөө хөлийн зөвшөөрсөн байна. 2017 оны 3 сард яг энэ үндэсний аюулгүй байдал нь хүлээн зөвшөөрөнгүүт засгийн газраас нь агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг гээд яралтай гормоор батлаад тэгээд 10 орчим их найд төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэдэг. За 10 орчим их найд гэдэг. За энэ тоог чийзгэж жаргав заяа. За тэгээд дахиад 11 сарын 10-нд нь дахиад нөгөө утааны эсрэг ээж аваад чинь нэг хамгийн нөгөө том чагсаалаа хийсэн шүү дээ. Яг
тэр үед л яг нэг бөөндөө очиж гисаад идэг. Тэрэгтэй хүүхдүүдэд төрсэн талбай малбай тэр чигсаасан. Тэр бол яг масыг хамарч чадсан тэр чигсаал байгаа. За тэгээд 18 онд засгийн газраас түүхийн нүүрс хэрэглэхийг хориглох тогтоол гаргасан. Нөгөө алдарт 62 дугаар тогтоол гэж бид шүү дээ. Хамгийн нөгөө нэг Улаанбаатар хотод байгаа зуухнуудыг, хийн зуухнуудыг хий үйлдвэрлэгч зуухнууд ч илүү уур үйлдвэрлэгч зуухнууд л тэдрийг ер нь бол үе шаттай хааж магаал тэгээд түүхийн нүүрс одоо хэрэглэхийг хориулсан. За тэгээд энэ тогтоол 18 онд батлагдсан ч гэсэн 19 оны одоо 5 сараас нь энэ тогтоол маань хэрэгжиж эхлээд тэгээд түүхийн нүүрсийг яг аль биесээр хориглоод сайжруулсан түвшийг одоо хэрэгжилж гисэн ба. За тэрнээс өмнө одоо иргэдийн сонголтгүй болгож эхэлж байгаа шүү дээ. За сайжруулсан түвш хэрэглэж эхлэхээс өмнө 2018 оны 5 сард 5 толгой түвшийг байгуулсан. Сайжруулсан түвшийг үйлдвэрлэх гэх юм уу. За тэгээд 20 оны 1 сарын 13-нд 3-наас эхлээд угаарын хий мэдрэгчийг гэр хорооллын айлуудад ер нь бол тарааж ихсэн ба яг гол онцлог яг эхэлсэн ажлууд нь бол эднэр гэд хэлчихэд болно. За тэгээд би нөгөө мартаагүй байгаа дээрээ утааны эсрэг ээж аавууд гэд бас нэг группийн талаар нэг сонирхолтой баримтыг хүргье. За энэ группийн админ гэд нөгөө нэг Пүрхүү гэд эмэгтэй эсэж штэ. За энэ эмэгтэй маань яг 17 онд ингэж чагсаж явж агаад 19 онд 5 толгой төж хувьцаат компани төлөөлөл удирдах зөвлөлийн дарга одоо болсон байгаа. Биш зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Дарга нь бол хуучин нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Бата Исгалан гэдэг хүн байсан. За тэгээд 5 толгой төвшин одоо тузын гишүүн гэх юм 29 хүн өөрсдөө одоо утааг ялсан, утааны эсрэг сайн ажиллаж байгаа гэд ингээд 1.1 их найд төгрөгөөр өөрийгөө өөрсдөө цалинжуулаад урамшуулсан ийм асуудал гарсан шүү дээ. За энэ мөнгнөөс Пүрхүү хэдэн төгрөг авсан бэ гэхээр 19-с 21 оны хооронд цалин урамшуул болон одоо бусад ийм одоо шагналт гэх юм уу те. Энэ дээр бол нийтдээ 78.7 сая төгрөгийг Пүрхүү гэдэг хүн авсан байна. За харин нөгөө нэг дарга Бата Исгалан тузын дарга маань болохоор 18-аас 23 оны хооронд 64 сая төгрөгөөр өөрийгөө одоо шагнаж цалинжуулсан байна. За тэгээд 2021 онд ерөнхийлөгч Хүрэл Сүхийн байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын зөвлөхөөр энэ Пүрхүү гэдэг хүн томилогдож байсан. За тэгээд дээрэс нь сая нөгөө өнгөрсөн жил боловсролын зээлийн сангийн одоо асуудал гарч байхад энэ хүн бас зээл аваад зээлийн одоо тэглүүлсэн гэсэн одоо мэдээлэл бас ер нь бол гарч ирсэн нэг иймэрдүү юм фактууд бас тэр нэг юм утаач гэдэг юм уу. Одоо энэ бол яг амьдрал эмзэг сэдв яг иргэд бидний хувьд бол аюул бүр гамшигын хэмжээнд байгаа даа шүү дээ. Тэнгүүд энийг дөрөөлөөд ингээд нэг цөөн ашиг сонирхол бүхий хүмүүс ингэж одоо юу гэх юм өөрсдөд нь тэдний хувьд бол ашиг болж шүү дээ. Бидний хувьд гамшиг байдаг, тэдний хувьд ашиг болж ийм дүр зураг байна. Одоогор ингээд хэдий ингээд энийгэд ярьж байгаа боловч энэ бол маш мэдлэлтэй уг нь бол хязгаарч хүлээн зөвшөөрч болохгүй тийм зөв тогтол харагдчихэв. За тэгээд утаатай ер нь тэмцэхэд яг өнгөрсөн хугацаанд хичнээн төгрөг ингээд зарцуулж баа гэд үзсэн чинь ерөөхдөө бол 2010 онд бүр 10 онд штэ 14 жилийн өмнө гэсэн үг юм уу? Усын хурлаас энэ ажлын хэсэг одоо байгуулжсэн байна. Энэ ажлын хэсэг нь яг яагаад байгуулагдсан бэ гэхээр нөгөө агаар орчны бохирлыг бууруулах үндэсний хорог байгуулах гад тэрнээс өмнө ийм ажлын хэсэг гарч ирсэн юм байна. Тэгэд тэр ажлын хэсэг болохоор яг мэдээллээрээ сүүлийн 3 жил гэхээр одоо 7-8-9 онд байгаа аахгүй 2007-8-9 онд сүүлийн 3 жилд яг энэ агаарын бохирдлын эсрэг улсын болон орон нутгийн төсвөөс 8.7 тэрбум төгрөг төсвөлснөөс 8.2 тэрбумыг зарцуулсан гэсэн. Бүр одоо 10 хэдэн жилийн өмнө л хэдэн тэрбумыг ингээд утааны эсрэг уг нь бол зарцуулаад эхэлж исэн байгаа байхгүй. За тэгсэн чинь 2007 оноос хойш энэ одоо агаарын бохирдол 28% нэмэгдсэн. Яг тэр 10 онд. 7 он 10 оныг харьцуулахад агаарын бохирдол нь 28% нэмэгдсэн. Бүхэл бүтэн 8.2 тэрбум төгрөг зарцуулж чадахтчихна. За 2008-аас 2016 онд болохоор яг энэ агаарын бохирлыг бууруулах чиглэлээр бас улсын төсвийн урсгал зардал, улсын төсөв болон бусад хөрөнгө оруулалт энтрээс одоо маш их хэмжээний мөнгө тэрбумаар нь яригдахаар мөнгө гаргасан байсан. За яг дурдаад явах юм бол улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, дахиад улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум.
Зөвхөн агарын бохирдол шүү дээ. Тэгээд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум. Ингээд нийтдээ яг 8-аас 16 онд яг энэ төсвийн мөнгөнөөс бол 164.1 тэрбум төгрөг зарцуулсан. За энэ дээр нэмээд гадаадын 104.7 сая долларын зээл. Ихэр чин баг 300 тэрбум байгаа байхгүй. Дээрээс нь 48.6 сая долларын буцалтгүй тусламжийг 2008-аас 2016 оны хооронд яг агарын бохирлын эсрэг зарцуулсан. За 2017-оос 2020 онд болохоор улсын төсвөөс 237.1 тэрбум. Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк, Дэлхийн банк бүгд найрамдах хятад ард улсын зээлээр 168.9 тэрбум төгрөг. За дахиад нийслэлийн төсвөөс 14.1 тэрбум төгрөг. Ингээд нийтдээ 17-оос 20 онд болохоор 456.1 тэрбум төгрөгийг агарын бохирлын эсрэг зарцуулсан байна. Тэгээ ер нь бол яг ингээд бүгдийг нэмээд үзэх юм бол яг энэ 2008-аас 2020 онд бол нийтдээ 1.1 их 80 төгрөгөөр агарын бохирлын эсрэг одоо үйл ажиллагаа хэрэгжүүлэх гээд төсөөлөөд зарлагдсан байгаа байхгүй юу. За 2019 онд тэгсэн чинь дахиад хөлсөх ерөнхийлөгч тэр үед ерөнхий сайд байсан. Засгийн газрын тэргүүн байсан. Тэгээд засгийн газар нь тэргүүн агаар орчны бохирлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлнэ. Тэгээд эндээ 670 тэрбум төсөөлнө гэдэг ингээд баталж ирсэн байна. 19 онд. Ингээд 1.1 их 80-ыг зарцуулчаа дахиад ингээд 670 тэрбум тийм. За тэгээд эндээс гадна өмнө нь бид нэр чинь ер нь бол ярьжсэн 5 толгой төвшин одоо гол санхүүжилтийг бол Эрдэнэс 5 толгой хувьцаат компаниас гаргадаг гэсэн. Тэгээд яг энэ хугацаанд бол 15 удаагийн гэрээгээр нийтдээ бас 1.1 их 80 төгрөг зөвхөн 5 толгой төвшөд зарцуулсан байна. 5 толгой төвш чинь нөгөө нэг сайжруулсан төвш амар хямдхан зарж мараад байдаг ус штэ. Тэр чинь тэгээд амар алдагдaltaй гээд тэг хөнгөлөлтөй болгож байгаа үн мөн гэл ингээл айгүй шингээл. Тэгэл одоо энэ өөрсдөө шагнах магнах энэ дэр юм гүнд нь гэл их л халамжлаад их л мөнгө зарцуулсан. Тэгээ би сая ингээд анзаарсан чинь баг ингээд их мөнгө зарцуулах тусам баг утааны төвшөө агарын чанар муудаад утаа ихсээд байгаа юм шүү дээ. Нөгөө мөнгө чинь ингээд зарцуулагдаад баг утаа олж хөрөмтлөгдөд байгаа мó гэдэг нэг юм гаж бүрөө тогтолцоо байна уу да гэж харлаа. Тэгэд манай одоо мэдээллийн онцлог сэдвэр бол дандаа яригддаг шүү дээ. Одоо ингээд төрийн үйл ажиллагаа энэ мөнгө ингэж төсвийг ингээ хайргаа муу зарлагдаж байгаа нь буцаагаад биднэрт яг ямар үр нөлөө байгаа юм бэ гэдгээд ярихлаэр дандаа ингээд байдал нөхцөл байдал улам ингээд дорцсон ийм зүйл тогтол байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг good governance is less governance гэдэг үг өгдөг шүү дээ. Одоо үнэхээр сайн засаглал болвол ер нь аль болох засаглахгүй байх гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг тийм зүйлийг л манайхаа одоо ингээд анхаарах хэрэгтэй байх. Өмнөөс хэлжсэн нөгөө Улсын хурлын гишүүн төвшин бас нэг хэвлэлийн маань хурал дээр хэлэхдээ иргэдээ бүгдээрээ одоо ингээд бас анхаармаар байна тий. Ингээд төсөв саяын энэ оны төсөв ихэд одоо батлагдчихлаа шүү дээ. Хичнээн таны гэж ойрлоод батлагдсан. Тэнгүүд одоо иргэд маань ингээд алуу төрөөс юм хийгээд өгөөч, тийм хийгээд өгөөч, үйлдвэр бариад өгөөч, утаа багасгаад өгөөч, төрмөн алуу биднэрийгээ алуу ингээд зохицуулаад өгөөч гэдэг ах тусам нөгөө төрчин зохицуулаад өгье гэгээд одоо мөнгийг ингэж данхаалгаж батлаад өргүү зараад тиймүүд нөхцөл байдал огтхонч дээрдэхгүй байна гэдэг ийм дүгнэлтийг бол хийж болохоор харагдаад байна. Тийм. За өөр сони юу вэ? За одоо тэгвэл яг ингээд их 80-аар нь ингээд зарчжээ. Тэгвэл яг ямар үр дүн гарсан бэ гэдгийг ерөнхийдөө бол хэлье. За сайжруулсан түвш түлхээс өмнө буюу утаагүй 100 одоо хэрэгжилж эхэлснээс хойш 2014-өөс 2016 онд нийт 45 хүн гэртээ нас орсон байдаг байхгүй юу? Маш хамгийн харамсалтай үр дүн нь бол энэ тийм. Тийм. Тэгээд 2017 онд 34, 2018 онд 30 хүн угаарын хийд хорцсон. За жинхэнэ тоонуудыг сайн зэрлээрэй. 14-өөс 16 онд 45 хүн, 17 онд 34, 30 гэхээр 2 жилд нэг 60 хэдэн хүн хорцсон байгаа байхгүй юу? За тэгсэн чинь сайжруулсан шахмал түвш хэрэглэж одоо ихснээс хооших хугацаанд одоо 6 жил болчихлоо шүү дээ. Энэ хугацаанд хичнээн хүн хорцсон бэ гэсэн чинь угаарсан юм бэ гэсэн чинь 11,126 хүн гэдэг тоог нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс одоо гаргасан байсан. Хорцсон хүмүүс нь шүү дээ. Хүн угаарсан тийм. Тэгэхээр чинь 6 жилийн хугацаанд 11,100 гэдэг чинь жилд ихэдийн тэнгуут нөгөө нэг 2 жил өмнөх 2 жилд чинь 34 30 гэж 60 дотор 2 жилийн хугацаанд 60 гэдэг чинь бас харьцангуй бага тоо байгаа байхгүй. Тэгэхэд сайжруулсан шахмал төвшийг хэрэгснээс хойш одоо жилд одоо угаартж байгаа хүмүүсийн тоо ингэж амар огцон юм бит. Энэ дэр чинь бас тий нас орсон хүмүүс бас байгаа л да. Яг тоон өндөр байхгүй байгаа гэсэн би бас
нэг тайлан дээр дурдсан байсан бас нэлээд эмзэглэм тоо харагдчихсэн яг нас орсон хүмүүс гээд. Тэгээ бид нар нөгөө энийг аюу хэвийн юм шиг ингээд хүлээж аваад сурчиж одоо ингээд өнгөрсөн жилийн өвөл гэтэл би одоо санжийн хүрийн эмнэлэгт ажилладаг манай ах бүр ингээд яг ингээд одоо өвөл болохоор угаарын дуудлага амар нэмэгдээд тах юм аа. Энийг ерөөсөө хин ч ингээд хайхрахгүй байна. Одоо зүгээр ингээд байдаг л юм шиг юм бүр болоод ингээд жишг тогтчихлоо шүү гэж ярьжсэн аахгүй юу. Яг энэ сайжруулсан шахмал түвшний одоо угаарын хийд хордож нас орсон хүний тоо яг ингээд саяжны хэлдгээр амар юм тодорхойгүй байдаг. Нэг болохоор 100 хэд гээд нийтдээ одоо 6-7 жилийн хугацаанд нэг болохоор 100 хэд гээл, нэг болохоор 700 хэд гээд, нэг болохоор бүр 3700 гээл ингээл айгүй юм харьцангуй тоонууд байдаг. Тэгэхээр байгууллагаас өөрөөр яамнаас нэг өөр эрүүл мэндийн нөгөө юу лээ чинь түрүүнд эрүүл мэндийн үндэсний төвөөс бас нэг өөр тоо гаргаад. Тэгээ цагдаагаас нэг өөр тоо гаргана. Тэгэхээр яг ингээд эднэр яг энэ сайжруулсан шахмал түвшээс болж хордож угаартаж нас орсон хүмүүсийн тоог нууж ийн үү эсвэл дарж ийн үү басгаж ийн үү гэдэг бас нэг юм хандлага ер нь бол гарч ирж байгаа. За тэгээд манай Монгол л ганц хувтаатай юм уу те одоо бусад орнуудыг яагаад байгаа юм бэ гэхээр Их Британь болол 1950-аад онд амар Great Smoke гэдэг 1952 онд ч те 12,000 хүн нас орсон Лондонд яг энэ утаанаас болоод. За тэгээд яг энэс 4 жилийн дараа 1956 онд цэвэр агаар тогтоолыг яг гаргаад эндээс энэ тогтоолын гол одоо шаардлага нь юу байсан бэхээр ямар ч байшингийн яндангаас хортутаа гаргахыг хориглосон. Тэгэхээр ер нь бол гал төлхий байлсан гэсэн 56 онд ч те. Тэгэхээр манайх одоо байгаа л энэ тий. Тэгээд яг энэ тогтоол хэрэгжиж ирснээс бол яг энэ хүмүүсийн амнаас өргөдөх энэ аюулаас бас хамгаалж чадсан байгаа. За Хятад улс бол бас амар хутаатай одоо Бээжин хэмжээ манайхаас бараг 7 дор байсан. За тэгсэн чинь саяхан штэ ер нь дэлхийн хамгийн том агаар цэвэршүүлэгч буюу 100 метрийн өндөртэй юм цамхгийг барьснаар одоо Шиан одоо хотын агаарын чанар нь 10 км квадрат талбайд одоо мэдгэдэггүйс сайжирч PM2.5 тоосон зүрийн хэмжээнд 15% буурсан гинэ. Тэгэхээр яг манайд амар хэрэгтэй юм байгаа байхгүй юу? За тэгээд 2018 онд болохоор агаарын бохирдол бууруулж байгаа 553 төрлийн машиныг хориглосон. Нэмбатар дараа хийгээд байгаа юм гэж бодстой. За тэгээд цахилгаан болон холимог хөдөлгөөртэй одоо энэ автомашиныг илүү төлхөө одоо хэрэглэхийг шаардсан байгаа. За тэгээд 200 орчим ногоон барилга бариад агаарын бохирлуудаа тоосонцроо багасгасан дэлхийн хамгийн анхны ойн хот болж хамгийн том нарны зайн хөвөгч байгууламжийг бүтээж бас энэ агаарын бохирлтад тэмцсэн байгаа. За тэгээд хамгийн чухал нь 2022 онд 5.8 сая шавар байшингийн оршин суугчдыг орон сууцнд хамруулсан. Тэгэхээр ер нь бол орон сууцч бол бас ер нь бол агаарын маш их нөлөөтэй. Тэгээд саяны дурдсан хоёр орон болохоор яг нөө суурин иргэншилтэй гэж хэлж болно. Тэгээ манайх чинь нөгөө гол онцлог байдаг үлрээ. Нүүдлийн соёлын иргэншилтэй. Тэгээд бидний одоо оршин суудаг нөгөө гэр гэдэг сууц чи өөрөө галлахаас өөр аргагүй. Одоо толгойн Их Британд галлахын хорчлоо гэхэд нүүдэл чинь хан манда тэн сулгах юм байд. Тэгээд асуудлаа шийдэж штэ. Хятад бол технологийн хөгжлөл угаасаа аль хол дээр ингээд тасраад биднийг орхин одсон. Тийм болохоор одоо тэр агаар шүүгч мөвчөө хийд юм уу тиймэрхүү арга замаараа шийдэж болж. Гэтэл бид нар одоо ийм их мөнгийг үрээд байгаа хэрнээсээ одоо нэг үнгүй зуух, тараах, өөрсдийгөө шагнаж урамшуулах гэдэг. Тэ дээрэс нь нөгөө авилга гэдгээрээ ингээд энэ их мөнгөөр хичнээн айлын гэрээг бүр яг ингээд шал малтай нэг ерөөсө гал төлөх боломжгүй болгоод нэг дулаалаад нэг халаалт малаалттай болгоод тийм нэг хувийн хвшлүүд аюу гоё юу яд юм энэ нэг төрийн оролцоог заяа. Гэтэ ингээ хувийн хвшлүүд цахилгаан үсгүүрээр ингээд гэрийг дулаахан байлгах тэр одоо систем одоо тийм систем ингээд одоо судлаад ингээд хийцэн байдаг ч гэдэм үү тийм нэг шийдэл бас нэг одоо ингээд нүүрс биш. Гэхдээ ингээд өөр юм шахмал төлж биш. Гэхдээ өөр юм галлахааны бодисыг бас бүтээсэн гэдэг иймэрхүү мэдээнүүдийг бол бүр яг харж исэн хувьчлууд өөрсдөө ингээд ярьдаг. Тэнгүүд нөгөө төрөөс яадаг вэ гэхээр зөвхөн шахмал төлж тэгээ өөр юм төлж болохгүй гэдэг иймэрхүү нөгөө нэг хоригдсан ийм зохицуултууд байгаад байгаа учраас тэр хүмүүсийн бизнес ч гэдэг юм уу ингээд жоохон явцгүй юм шиг байлаа. Гэхдээ заримдаа нөгөө нэг төр хувийн хвшлийн юу илээ түншлэл гээд тэнгууд нөгөө нэг зарим нэг айлуудыг үнэгүй нөгөө цахилгаан хаалгавар малгавар гэртэн тавьж өгч мөгдөг тиймэрхүү юмуд бол хэрэгжүүлээд байдаг. Гэхдээ нөгөө нэг ингээд чөлөөтэй биш
ингээд иргэн өөртөө ингээд нөгөө сонголтоо хийж ингээд тэгээд их тийм болцоо угаасаа тааруу дээрээс нь эдийн засаг мотой болохоор нийтээрээ ингээд шийдэхэд айгүй асуудалтай байгаа. Аа. За тэгэд миний ер нь бол судалгаанууд дуусж байна. Гэхдээ яг төгсгөлд нь бас нэг харамсалтай судалгааг бас танилцуулчих. Эзэн үндэсний байгууллагаас сая яг 9 сард энэ судалгааг гаргасан байсан. Тэр нь болохоор агарын бохирдлын хөрөнгө оруулалтын жишг судалгаа гэдэг байсан. Тэгээд энэ судалгаанаас бүр саяны миний хэлтгээс одоо харамсалтай тийм үр дүнгууд гарсан байгаа. Тухайлх юм бол яг энэ бохирдлыг одоо энэ агарын бохирдлыг орчны болон өрхийн бохирдол гэж хоёр ангилд юм байна л да. Тэгээд манай Монгол улсад болохоор орчны бохирдол болон өрхийн агарын бохирдлын улмаас жилд бүр 7150 хүн нас орж байна. Тэгээд 1.5 тэрбум доллар буюу 4.8 их 80 төгрөгийн одоо эдийн засгийн хохирол алдагдал бий болж байна. Тэгээд энэ 4.8 их 80 төгрөг гэдэг маань манай дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-тай одоо тэнцэх хэмжээний юм эдийн засгийн алдагдал яг зөвхөн агарын бохирдлоос болж одоо үүсэж байна гэсэн ийм тооцоог гаргасан байгаа. Дээрээс нь зөвхөн 2024 онд гэхэд яг PM 2.5 тоосон зураг шүү дээ. Саяны тоосон зургаас үүдэлтэй нас баралт 2839 бүрт гэсэн байна. Вау. Зөвхөн тоосон зураг. Ингэж тооцоосон байгаа. Тэгээд 2022 онд болохоор өрхийн агарын бохирдлын улмаас нас орсон хүний тоо 4350 төрсөн. Гэхдээ энэ чинь зөвхөн одоо агаарт бохирдол одоо өвчгүйштэй агарын бохирдлоос үүдэлтэй 5 төрлийн өвчин одоо байгаа тий. Тэр 5 төрлийн өвчний одоо аль нэгээр нь ч юм уу ингэж нас орсон байна. Энэ дунд нь бол нөгөө цус харвалт энэ төр нь бол орж байгаа гэдгийг одоо танилцуулсан байгаа. Тэгээд ерөөхдөө бол нүүбээс манад ямар зөвлөгөө өгсөн бэ гэхээр нүүрсэн галгаатай зуухыг цахилгаан эсвэл хийн ус өрөөр солио. Тэгээд цахилгаан станцуудад технологийн шинжилгээ хий. Энгийн галгаатай зуухны хэрэглээг бууруул, зам тээврээс ялгарч бохирлыг бууруулаа гэсэн яг ийм ерөнхий ийм зөвлөмж дөрвөн зөвлөмжийг нь бол өгсөн байгаа. Тэгээд одоо уг нь өчнөө олон эрдэмтэн судлаачид мэрэгчлэнүүд ажиллаж байгаа илгүүд нэрийг мэдгүй биш мэдтгэл аймаар юм тэнэг биш юм судалгаанууд олоод бас уншдаг хүмүүс байдаг л хэлгээд. Тэгэхээр бид нарыг яг хөгжүүлэхгүй байх сонирхол яг бидний ирэх баригчдад л байгаад ах шиг байна да. За тэр нэг тийм яадсан шүү дээ. Нэг аль аймаг билээ нөгөө нэг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нас дундаж наслтыг багасгах гэдэг нэг аймгийн засаг даргын юутай гарын үсэг тамгатай засгийн ерхий сайдын баталсан нэг тогтоолын хүрээнд эмэгтэй эрэгтэй хүмүүсийн дундаж наслтыг багасгах гэсэн. Тэрээс дөө үг үсэг алдаа бичсэн юм уу эсвэл үнэхээр биднийг ингэж алах гэдэг юм. Барагтай юм байна. За баярлалаа. За утааны талаар одоо аагаас яа хүртэл бүгдийг нь сонсож мэдэж авлаа. Тэгээд их найдаар нь зарцуулаад ч бид нар бол энэ хүү утаа химээх аюулт гамшигасаа салж чадаагүй байна. Одоо тэгээд ингээл хараад байгаалах уу яг уу за мэдхгүй тэгээд өөртөө л мэдтэй. За үргэлжлүүлээ энэ 7 хоногт болсон онцлог үйл явдлын талаар одоо саруултайгаа хамт таймлайн ярих гэж байна. За сони юу вэ? Амар сенсацтай 7 хоног байна. За энэ 7 хоногийн хамгийн том сенсац бол нөгөө автомашины улсын дугаар одоо Улаанбаатар хотод улсын дугаар болохыг одоо хязгаарласан асуудал байлаа. За энэтэй холбоотой юу болсон бэ гэхээр хэсэг иргэдийн төлөөлөл болол үндсэн хуулийн эцэст тавьсан байгаа. За яг ямар хуулийг баримтлаад хандж байгаа гэдгсэн чинь 2023 оны 12 сарын 7-ны өдөр улсын хурлаас бол нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний төвжирлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг баталсан байдаг юм байна. За энэ хуулийн 9-ийн 1 заалтад бол нийслэлийн одоо тээврийн хэрэгслийн өсөлт авто замын сүлжээний нэвтрэл за ер нь бол төвжирлийг ингээд бууруулах хүрээнд одоо нийслэл хотод болох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарт хязгаарлалт тогтооно гэж 9-ийн 1-т ингээд заагаад өгсөн. За яг энэ заалт нь бол үндсэн хууль зөрчилж байгаа юм байна гэж бол иргэд үндсэн хуулийн эцэст хандсан. Үндсэн хууль дээр чинь нэг Монгол Улсын иргэн болон гадаадын иргэн за ер нь бол ингээд Монгол Улсын нутаг дэвсгэр чөлөөтэй зорчих одоо шилжин суурьших боломжтой гэсэн юм залттай. Гэхдээ 18-11 дээр гэсэн. Тэгээ үүнээс гадна юу байгаа вэ гэхээр тэр иргэдийн яг хамгийн гол үндэслэл нь юу вэ гэхээр Монгол Улсын иргэн бол өмчөө ингээд бүртгүүлж эзэмших, ашиглах, өвлүүлэх тийм ингээд эрхтэй болдго юм байна. За тэгсэн чинь одоо нөгөө автомашиныг одоо улсын дугаар өгөхгүй байх гэдэг чинь бүртгэхгүй байх гэсэн үг. Тэгэхээр энэ бол ингээд шударгаар
хүн ингээ өмчтэй болох эрхийг шууд ингээд хааж байгаа мэнэ гэдэг үндэслэлийг гаргаж өгсөн. За ер нь бол төр бол ингээ төгжрлийг багасгах тодорхой бодлого янз бүрийн хэрэгжүүлэх ёстой гэхдээ иргэдийнхаа ингээд шударгаар өмчтэй болох эрхийг ингээд хааж ер нь болохгүй. Та хэд ингээд ер нь бол зам амаа гүүртэй юу гэдэг тийм юмаа сайн бариад барих нь одоо таны ажил штэ гэдэг өнцгөр хандсан юм. Тэг ямар ч тач үндсэн хуулийн цэцээс олог мэдээллийг нь одоо ингээд хүлээж авсан юм мэдээлэл. За гол нөгөө бариад байгаа үндэслэл нь болохоор өмчтэй байх эрхийг таллаа гэдэг юм шүү дээ. Тийм шүү дээ. Энэ үндэслэлтэй. Өмчтэй байх эрх гэдэг чинь угаасаа нөгөө хүний жамсны эрхийг агуулгад ордог байхгүй юу? Тэгэхээр одоо хүн одоо төрхөөс амьд явах хэрэгтэй гэдэг шиг өмчтэй байх хэрэгтэй. Ингээд өмчтэй байж ич хүн бусад эрхүүдэд эдлэх тэр нөхцөл бололцоогоо ингээд бүрдүүлнэ гэж үздэг тэр нөгөө онлын ойлголт нь тийм байгаа гэдэг. Тэгээд лог энтер гэдэг яг ихний энэ эрхцэн сэтгэгчид одоо философчд болоод яг өмчтэй байх эрхийг бүр маш тийм одоо ноцтойгоор гэх юм уу serious ингэж гаргаж ирээд энэ бол ийм маш чухал эрхээ гэж тунгалаж өгсөн. Тэгээд манай одоо төрөхийн маань угсаа сүүлийн үед бол яхаарахгүй ил цагаан өмчтэй байх эрхийг халтсан ийм шийдвэрүүдийг бол удаа дараа гаргаад бид нар чимээгөө гүлээгээд суугаад хараад ирсэн шүү дээ. Тэгээд эцэст нь ийм ядаж одоо энэ машины худалдаа эрхлэгчд маань болтгой одоо ингэж тэмцэх гэж гэх юм уу энэ чинь буруу байж тээ гэдгийг анзаарч одоо мэдэрч ингэж үгүй хэлж байгаа юм байна шүү дээ гэж бодлоо. Яг мэдээлэл нь болохоор иргэдийн төлөө. Иргэдийн төлөө. Өнгөрсөн 7 хоногт нэг халзан үүрэгтэй төсөлгээр ирээд байгаа. Яг ямар төсөл юу болоод байна гэдгийг мэдээгүй өнгөрсөн хүмүүс ах юм бол энэ төсөл нь бол Ховд аймгийн Мянган цомын турших яг халзан үүрэгтэй гэдэг ийм газрын хавар элементийн ордтой орд илэрсэн иймэрхүү бүс нутаг байгаа. Тийм уул байгаа. За тэгээд тэр уулын одоо нэг орд нь уулынхаа одоо ийм гадрах хэсэг дээр гэх юм уу одоо ийм ил гаштай орд гэж ингэж яв тийм байна. Тэгэхээр нэг айхтар ингээд гүн үнлөөгөө ухаж өрөмдөж олборлоод ах тийм нөхцөл үүсэхгүй гэсэн. Би бас энэ дээр жоохон судалгаа хийсэн. За тэгээд гол асуудал нь юу вэ гэхээр одоо орон нутгийн иргэд эсэргүүцсэн. За албан бус тоогоор бол 1000 гаруй иргэн цуглаж болвол эсэргүүцсэн үү кемпэд ажиллаж исэн яг тэр төслийн 66 ажилтан гэсэн тийм 66 ажилтны эрүүл мэндэд одоо хохирол учруулах үед тийм одоо мөргөлдөөн болсон байна. Тэгээд юу яасан гэж нэрэгдэн бас хоорондоо зодтолцсон гэж юм бас нэр ховж гэх болох гэхэд тэгээд ямар ч тач нөгөө төслийн ажилтнуудын кемпийг нь буулгаад гэр мөрнүүдийн бүгдийг ингээд буулгаад ураагаад хайсан. За тэгээд аймгийн засаг дарга нь болвол 11 сарын 7-ны өдөр энэ төслийг зогсоо энэ бол хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа энэ гэсэн тиймэрхүү захирам гаргацсан байхгүй энэ одоо хуулийн их зүйн акт ч тэгсэн чинь нөгөө яг ямар хууль зөрчсөн бэ гэдэг үндэслэл байхгүй. Тэгээд төслийн хүмүүс нь өөрсдөөс нас тодруулсан чинь бол хууль зөрчсөн үйл ажиллагаа бол байгаагүй. Энэ бол одоо хуулийн ёсны дагуу явж исэн төсөл шүү гэж хэлсэн маа. За тэгээд үүнтэй холбоотойгоор энэ 7 хоногийн ихээр буюу даваа гарагт Монголын уул архын үндэсний ассоциац болон халзан мөрөгтэй одоо төсөл хэрэгжүүлэгч одоо байгууллага бол мэдээлэл гаргасан. За Монголын уул архын үндэсний ассоциацаас бол за орон нутгийн иргэд аливаа төслийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол төсөлтэй хуулийн дагуу эв зүйтэй байдлаар илэрхийлэх олон арга замууд байдаг. За тэгээд урт хугацааны харилцаа ойлголцол хамтын ажиллагаа бий болоход чухал ач холбогдолтой байдаг шүү. Тийм учраас иймэрхүү одоо халтсан гэдэг юм уу одоо ингэлжирийн одоо албан агчдын эрүүл мэндэд одоо хохирол учруулгуудаар битгий ингэж тэмцэл гаргаач гэсэн ихэд уриалсан иймэрхүү мэдээлэлсэн. За тэгээд энэ ассоциац нь болохоор яг энэ нөгөө хариуцлагатай уулуурхаа явуулахад одоо яг энэ компани байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа энэ цөөхөн эдэн газар шүү дээ. Тэнд одоо ингэ нэг уриалга гаргадаг зөвлөмж өгдөг юм байгууллага юм лээ. За тэгээд ардаас нь халзан мөрөгтэй төслөөс болвол за энэ бол орон нутгийн иргэдийн үзэл бол хууль ёсны санал бус гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг зориуд өдөөнд төхөрсөн өндөр хэмжээний зохион байгуулалттай Монголын уул уурхайн салбарт урт хугацааны их хөгжил учруулах зорилго хөрөөмийн арга хэмжээ байсан мэдэгдэж байна гэж бүр ингэж хариуцлагатайгаар мэдсэн. Энэ бол цагсаал биш байна. Зохион байгуулалттай зүйл байна гэж. Би бас тийм энийг судалж байхдаа бас тийм зүйл анзаарсан. Яагаад тэгэхээр нөгөө нэг энэ халзан мөрөгтэй төслийнхэн болвол өөрсдөө юу яа тийм хүүхдүүдтэй энэ яг тухайн одоо орон нутгийн иргэдтэй яваад ингээд яг энэ төслөө ойлгуулах хугацаа зөндөө үйл ажиллагаа явуулж байгаа юм ингээд яагаад хууль ёсны дагуу байгаа юм яагаад та бүхний эрх шиг өндөхгүй байгаа юм те яагаад одоо ингээд энэ төсөл болвол тийм хортой биш үү гэдэг талаар зөндөө одоо уулзалт хийжсэн байна. Зөвхөн Ховд аймгийн Мянган цом гэлтгүү Ховд аймгийн бүхэл сумдуудаар тойрон аялж одоо тойрон яг энэ мэдээлэл хүргэжсэн энэ үйл ажиллагаа энэ хүргэжсэн. За тэр үед бол иргэд бас одоо ойлголцож ийсэн. Тэгээ ойлголцсон зөрүүтгээ ингэж гаргаж ийсэн гэдэг юм уу үйл ажиллагаа бол зөндөө хийж ийсэн байна. Гэсэд боловч
одоо нөгөө нэг цахим сүлжээгээр одоо олонний анхаарлыг татаж чаддаг нөлөө бүх хүмүүс гэдэг чинь олон даа шүү. Тийм хүмүүсийн одоо энэ турхирсан мэдээлэл гэдэг юм уу автаад энэхүү одоо жигсаж цугласан зарим нэг жигсаагүй байгаа хүмүүсийг нь та нар яасан энэ хүмүүсээс мөнгө авчих юм уу гэдээ бүр ингэж өдөөнд турхарч гисэн ч гэдэг юм уу иймэрхүү хандлага бас нэлийн ажиглагдчихсан. Энэ нөгөө нэг энтэй холбоотой бас салбарын сайд нь бол албан ёсны мэдээлэл хийсэн байна. Тэгээд таван сайд хэлэхдээ бол халдван бүрхтэй төслийнхэн ямар нэг байдлаар хууль зөрчсөн юм байхгүй гэдэг асуудлыг ярьсан байсан тийм үү. Энэ 7 хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар болог цөмийн энергийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэрэгжиж байгаа. За энэ хуулийг одоо хилцэх басан шалтгаан нь бол утгагүй манаас нөгөө Францын Орано групптэй бол ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийх гэж байгаа. Энэ хөрөнгө оруулалтын гэрээ бас улсын хурлаар хилцэгдэн. За тэрний урьдчил болгож болвол энэ цөмийн энергийн тухай хууль бол 2009 оноос хойш ерөөсөө ингэж өөрчлөгдөөгүй байна. Дөрөвтэй өөрчлөлтөд хийгдээгүй байгаа учраас энийг эхний ээлжинд өөрчлөхгүй бол манай нөгөө нэг хөрөнгө оруулалтын гэрээ хийхэд ингээд сад татах учирч магадгүй манай Монгол ашигтай байх одоо нөхцөлийг бүрдүүлэхэд энэ хуулийг өөрчлөе гэдэг зүйлийг засгийн газар бол оруулж ирсэн. За тэгээд засгийн газраас энэ хуулийг өргөн барьсан байна. За тэгээд энэхүү хуулийн төсөлд одоо ихвчлэн юу заасан бэ гэхээр энэхүү төслөөс хуулийн төсөлд бол нөгөө цөмийн хаягдлыг одоо Монгол улсын хилээр оруулж ирэхгүй байх талаар тусгасан байна. Монгол улсын хилээр оруулж ирэхгүй, Монгол улсаар дамжин өнгөрүүлэхгүй байх талаар оруулж ирсэн. За мөн одоо ямар нэг цөмийн энергитэй холбоотой одоо төсөл хэрэгжүүлж байгаа тийм хөрөнгө оруулалтын гэрээ ч юм уу хийх байгаа тохиолдолд эдийн засгийн үр ашиг нь Монголд ингээ байх. За мөн одоо Монгол улс хэдэн хувийг нь тухайн төсөлд эзэмших юм бэ? 34% байх юм уу 51% байх юм уу гэдгийг одоо нарийн ярилцах юм төсөл болж байгаа. Тэгээ улсын хурлаа одоо чуулган дээр бол хамгийн гол яригдж байгаа хууль бол энэ. Тэгээ яг батлагдсны дараа бол хэдэн хувийг эзэмших юм. Монгол улсад яг ямар ашигтай байх юм те цөмийн тэгээ энийг дагаад бас нэг Монгол улсад атомын цахилгаан станц барих одоо ирэхгүй болох юм уу болохгүй юм уу? Яг одоо жишээл цөмийн одоо эцсийн бүтээгдэхүүн гэж яг юу хэлэх юм? Ураны шар нутгаа хэлэх юм уу? Эсвэл одоо цөмийн эрчим хүчийг хамгийн одоо эцсийн бүтээгдэхүүн гэж үзэх юм уу? Гэх мэт зүйлсийг ингээд нарийн төвтэй зүйлсийг ярьж байна. Жүжигчин амар сайхан ингээд нөгөө чүтэн засаадаг гэдгээр нь бол хүмүүс нэлээд сайн таних бах тий. Түүнтэй холбоотой нэг хэрэг цагдаа дээр шалгагдаж байгаа юм байна. За энэ нь юу гэхээр халуун үний баяраар одоо хаалгыг тогшсон хүүхдүүдийг зодсон гэсэн мэдээлэл байна. За тэгээд нэг хүүхдийн бүр хөвлөөрөө нөшгөлсөн байна. Үлцэн 3 болохоор ингээд толгоороо зогсон юм камерын бичлэг байгаа гэж бол мэдээлэл гараад байгаа. За энэ хэрийг бол цагдаагаас шалгаж байгаа гэсэн. Зарим хүмүүсийн зүгээс бол энэ бол маркетинг байна, худлаа мэдээлэл түгээлээ гэдэг байгаа боловч яг цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор тодруулахад бол ийм мэдээллийг бидэнд өгсөн байгаа тийм. За саяхан гэжтэй 2024 оны 1 сарын 23-нд Дүнжин гар хот маш том осол болсон газ дэлбэрээд одоо нийтдээ 3 одоо онцгойн алба хаагч нас барсан. Дээрээс нь 4 одоо хүн гэмтэлтэй байсан хүн нэмж одоо ингээд нас бараад нийтдээ 7 хүн нас барсан том осол болсон. За энэтэй холбоотой бол маш одоо маш мөрдөх байгууллагуудын хамтарсан тийм ажлын хэсэг байгуулад ажлын хэсэг нь одоо осол гарснаас хойш зөндөө олон шалгалт юмнуудыг хийж байгаа юм. Тэгээ ингээд хийгээд үдсэн чинь 2 хүнийг ялагдагчаар татж байгаа гинэ. За энэ 2 хүнийг ямар үндэслэлээр татж байгаа вэ гэхээр хүний амь насыг болгоомжгүйгээр тохирох. За хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах. Хүний эрүүл мэндэд хүндөвтөр хохирол болгоомжгүйгээр учруулах гэх мэт одоо эрүүгийн хэрэгээр ялагдагчаар татж байгаа юм. Одоо яагаад ингэж нөгөө хүний эрүүл мэндэд хүндөвтөр хохирол учруулсан гэдэг аав ихээр нас барсан хүмүүсээс гадна хүнд гэмтэлтэй одоо орон байраар хохирсон одоо эдийн засгаар хохирсон ч юм уу. Иймэрхүү одоо гомдолтой хүмүүс маш их юм байгаа учраас ийм одоо гэмт хэрэгтэй гэж байна. За ялагдагчаар татсан байна. За одоогийн байдлаар бол нийтдээ 36 тээврийг хэрэгсэл 3 барилга байгууламж шатсан 228 иргэн 15 аж ахуйн нэгжийн байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим одоо төгрөгийн хохирол учирсан гэдэг нь үрдэн шалгалтын үед бол тогтогдсон байна. Шалгагдж байгаа 2 хүнийхээ талаар бол мэдээлэл байхгүй тий хаанах ямар хүн бэ гэдэг тодорхой. Жолооч молооч тий одоо тэр жолооч болон тэр нэг компанитай холбоотой байгаа. За ингээд энэ хүрээд өнөөдрийн маань мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Маргааш Улаанбаатар хотод хасах 3 градусын дулаантай байхад бол та бүхэн маань дулаан хувцлаарай, эрүүл мэндэд анхаараарай. За үргэлжлүүлэн орон нутгийн цаг агаараа мэдээг хүсэлтээр хүлээн аваарай. Баяртай.